Хөгжлийн банкнаас голын усан цахилгаан станцын төсөлд олгосон 61 тэрбум төгрөгийн төлөлтөнд тодорхойгүй асуудал үүсчээ. Иран бүтээлтийг эмчлэх тоног төхөөрөмжийг 5 эмнэлэгт байршуулжээ. Хөдөлмөрийн үлсний доод хэмжээнээс татвар авахгүй байх зарчим шаардлагатай байна. Валютын ханшийн өсөлт саармөгжинэ гэж Монгол банк мэдээллээ. Орой мэндийн хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн доллар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Америк нэгдсэн улс Хятадын худалдааны дайны дам нөлөөлөл нь манай улсын эдийн засагт мэдрэгдээд эхэлснийг засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Иймдээ ч үүний эсрэг хариу арга хэмжээ авах үүднээс экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж сангийн сайдаар ахлуулсан. Тэд хор хүрэхгүй хоногийн дотор валютын нөөцийг 500 сая доллараар нэмэгдүүлж 5 тэрбум долларт хүргэснээ зарласан. Гэсэн ч нөгөө талд нүүрс зэс, нефтийн үн тасралтгүй унсаар байна. Инфляц цаашид өсөх магадлалтай байгааг сангийн сайд хэлсэн. Иймд засгийн газраас импортыг хязгаарлах зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлжээ. Одоо бид улиралаар нь биш, сараар нь биш, одоо 7 хоногоор нь харж төлөвлөж, за экспортон дээр илүү анхаарч, за мөн импортон дээр бид эренбэл цаг хугацааны хувьд одоо хойшлуулах, зогсоох, эренблэх ийм асуудлууд гарч ирж байна. Төрийн өмчийн мэдлийн одоо үйлдвэрлэгч компаниудаас нийтдээ 580 сая долларын энэ жилийн одоо бүтээн байгуулалтын ажлуудаа импорт одоо эренбэлж, эх жил рүү шилжүүлэх ийм шийдвэрүүд гарч байгаа. Өөрөөр хэлбэл импорт буюу одоо бид нар доллар шатаагаад байдаг энэ ажлуудаа одоо эренбэлж энэ жилдээ хойшлуулъя гэж байгаа. Энэхүү эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед засгийн газар чадхаараа хичээж ажиллаж байгаагаа хэлж байна. Харин улсын хурлын гишүүдийн зүгээс төсөв хэлэлцэх үед л эдгээр эрсдлүүд учирна гэдгийг анхааруулж байсан. Харин одоо засгийн газар хамгийн түрүүнд төслүүдээ эренбэлж, яаралтай бишийг нь хойшлуулж, хүнчлэнхэн хэрээр хөлөөж ийх ёстойг сануулж байлаа. Төсвийг бас ерөнхийлөгч хориг тавиад буцаж 12 сард хилцэж яхад яг энэ тарифын хориг энэ олон зүйл чинь 11 сарын 5-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарчихсан байсан. Трамп гэдэг хүн ерөнхийлөгч болчихсон байсан. Гэтэл улстай болоод бусад улстай энэ худалдааны дайн тарифын хориг татвар нэмэгдүүлнэ гэдэг бодлогоо зарлчихсан байсан. Тэгэхээр энэ бол бидний өөрчлөн харах ёстой ийм нөхцөл байдал байсан. Энэ бол бодлогын алдаа байсан гэж би бол орлого нэгэн тасархан тодорхой хэмжээнд бодиттой болцсон байгаа үед бодиттой хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо хятадын зах зээл дээр гаднаас авах кокс нүүс нь одоо их хэмжээгээр авах бодлого байхгүй бол тэр нь алдагдaltaй байх юм бол авахгүй шүү дээ. Одоо шинхөө бол жишээнд чи өөрөө том нүүсний үйлдвэрлэгч тийж бас уурхаанууд байгаа. Хятад маш их уурхаанд байгаа. Хятад чинь 4 тэрбум тонн нүүс олборлох болсон. 4.5 чарга болж байгаа. Тэгэхээр тэр уурхаануудын ирэх ашиг гэж бас би тэднэрийг зогсоож аваад Монголоос аваад байна гэж байхгүй. Монголоос тултал нь авна, нөгөөдөл ирэх ашиг бас бодно. Ингээ баланс дээр. Тэгэхээр бид нар 80 саяас нэмэгдүүлээд 100 сая гаргах чана гэдэг бол эргэлзээтэй шүү. Тун эргэлзээтэй. Уг нь 2025 оны төсвийг батлах үед улсын хурлаас нэгэн тогтоолыг хамт баталсан юм байна. За энэ тогтоолын гол агуулга нь засгийн газар өргүү зарлуудаа танах. За одоо үүнийхээ хэрэгжилтийг хангах шаардлагатай байгааг хэллээ. Хоёрдугаар улирал гэхэд засгийн газраас улсын их хурлд батан буулгах компаниуд болоод тодорхой үргэлжлэхгүй үйл ажиллагаа нь одоо алдагдaltaй байгаа компаниудаар тодорхой арга хэмжээнүүдийг авах бодлогоор оруулж ирсэн чиглэлийг өгсөн байгаа. За мөн дээрээс нь тусгай сангуудтай холбоотой асуудлууд байна. Үндэсний хороод болоод зөвлөлүүд гэдэг асуудлууд байна. Бараг 50-60 орчим үндэсний зөвлөл болон хороодууд, за яамт хамгаалын газрууд агентлагуудтай үйл ажиллагаанд давхцалтай. За ингээд эцсийн түндээ энэ давхцал хийдлээс болоод бол эцсийн үр дүн хариуцах эзэн нь бол бас назгаардаг асуудлууд байна. Тэгэхээр бид нар энийг бол зайлшгүй шийдэх ёстой. Манай улсын эдийн засаг сүүлийн 2 жил дараалан тогтвортой өсөж, засгийн газрын өрч буурж, өнгөрсөн оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 42% тэнцсэн. За энэ нь Азийн бусад улсуудтай харьцуулахад манай улсын засгийн газрын өрийн хэмжээ доогуур түвшинд байгааг Азийн хөгжлийн банкнаас хэлж байсан. Гэтэл Америк нэгдсэн улсын татварын бодлогоос үүдэн засгийн газар болон хувийн хвшлүүдийн гаргасан бондын үнэлгээнүүд буурч эхэлснийг засгийн газраас мэдээлсэн. Зээндээ чөчгтөр үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцсэн юм а.
Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна гэж хэлэхдээ зэрэгцэн долларын ханш хэдхэн өдрийн дотор 30 төгрөгөөр нэмэгдлээ. Гэтэл бодит нөхцөл байдал дээр энэ бол оны ихний төлбөрийн тэнцэлтэй холбоотойгоор үзэгддэг өсөлт гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Сүүлийн 3 жилийн 4-р сарын 9-ний өдрийн ханшийг харъя. 2023 онд долларын ханш 3510 төгрөгт хүрч, буурсаар 2024 онд 3375 төгрөг болжээ. Харин энэ жил 3528 төгрөгт хүрсэн байна. Ихэнхдээ гадаад нөхцөл байдлаас шалтгаалan гадаад худалдааны төлбөрийн тэнцэлд өөрчлөлт орох нь оны эхний саруудад валютын ханш өсөх үзэгдэлд нөлөөлдөг байна. Энгийнээр тайлбарлавал өнгөрсөн жилийн худалдан авалтын төлбөр тооцоогоо оны эхний саруудаа хийдэг учраас валют бага зэрэг хомсддог. Экспорт буурч импорт өсөх үед гардаг нөлөө. Нөгөө талаас засгийн газраас өгч байгаа амаргүй гэсэн дохиож бас нөлөөлдөг байна. 25 оны эхний 2 сарын байдлаар бол худалдааны тэнцэл алдагдaltaй гарсан байгаа. Тэгэхээр алдагдaltaй гарч байгаа учраас зах зээл дээр бол илүү хүмүүсийн дунд бол жоохон айдас үүсэж ийн гэсэн үг. За энэ хүү айдас бол илүү одоо долларыг хоримтлуулах хэрэгтэй маань цаашдаа Монгол улсын эдийн засаг хямарч магадгүй. Тийм болохоор бид нар доллартай байх хэрэгтэй гэдэг хандлага дээр бол үүссэн гэж харж болно. За энэ хүү үйл явдыг бол currency hoarding гэж хэлдэг. За угаасаа яг болдог үйл явц гэсэн үг. За одоо major гэж хэлдэг үндсэн гол одоо currency гэж хэлэх одоо валютууд дээр бол ойролцоогоор нэг 2-5% hoarding үзэгдэл бол одоо энгийн гэж тооцогддог болвол за minor буюу за энэ одоо Монгол төгрөгч гэдэг юм өөр одоо бусад гол одоо валютууд биш одоо бусад валютууд бол 5-10% дээр бол hoarding үзэгдэл бол байх нь бол энгийн гэж үздэг нэг юм эдийн засгийн үзүүлэлтүүд байгаа. Монгол банкны валютын нөөц ихэнх жилүүдэд 3.5 тэрбум Америк долларт хэлбэлцдэг байсан бол одоо 5 тэрбум долларт хүрсэн. Зах зээлд долларын эрэлтийг хангах интервенц хийж хомсдол бий болохгүй тулд банкуудын захиалгыг гүйцэтгэж байгаа гэдгээ Монгол банкны зүгээс мэдээллээ. Орос-Украины дайн эхэлсний дараа 2023 онд Орос улбаны улс олон улсын санкцад орж Монголоос иргэдэн доллар авах нь нэмэгдсэн. Тэр үед долларын урсгалыг хаах зорилгоор зориуд ханшид нөлөөлөхүйц зохицуулалт хийсэн. Гэхдээ энэ удаа тийм алхам хийгдэгүйч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий болж байгаагийн дохио гэж тайлбарлаж байна. За сүүлийн жилүүдэд бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бас эрчимтэй өсөж байгаа нөхцөл байдал байгаа. За үүнийгээ дагаад бол бидний валютын нөөц бас тодорхой хэмжээнд нэлээд зузаарч явах ёстой байдаг. За өнгөрсөн 3-4 жилийн өмнөхтэй бид нар харьцуулж харахад бол манай яг нөөц бол 3.5 орчим одоо тэрбум ам доллартай байсан бол өнөөдрийн нөхцөл бол 5% таа болсон. Гэсэн хэдий ч бол энэ 5 тэрбум ам долларыг бол бид нар хангалттай гэж үзэж болохгүй. Учир нь бол ийм хэмжээнд бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн байгаа учраас биднэрт бол эрсдэл хിവэрэ байгаа. Оны эхний 2 сарын урсгал тэнцэлтэй холбоотой өссөн валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна гэж мэргэжилтнүүд тайлбарллаа. 10 жилийн дотор 7 захирлын нүүрийг үдсэн хөгжлийн банкны зээлийн тэн хагас нь чанаргүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ банкыг Exim банк болгох ерөнхий сайдын зорилгыг биелүүлэх хүн энэ дунд байсангүй. Мандуулаас хойш хоосон шахуу байсан хөгжлийн банкны захирлын суудал өнгөрсөн 11-р сард эзэнтэй болсон. Ийхүү ажлаа авсан наран туяа хөгжлийн банкыг Exim банк болгохын тулд хуулийн шинжилэлт хийхээр болжээ. 2-3 жилийн дотор 7-оос 20 их найд төгрөгийн их усэр босгож ач холбогдол бүхий мега төслүүдийг санхүүжүүлэхээр зүтгэж байна. 2017 онд улсын хурлаас хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж арилжааны банкудтай адил бие даан зээл олгохоор шийдвэрлсэн. Энэ бол маш том алдаа байсныг хөгжлийн банкныг их тодтогтой эрэг харуулсан. Тиймээс хөгжлийн банк арилжааны банкудтай өрсөлдөж жижиг зээл олгохгүй. Харин ч экспортыг тэмцсэн том төслүүдэд дэмжиж ажиллана гэлээ. Нэг үгээр гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран эрчим хүч дулаан зэрэг дэд бүтцийн төслүүдийг дийлэнхтэй санхүүжүүлэх юм байна. За гэхдээ том төслийг санхүүжүүлээд эцэст нь хоосон хоцорсон гашуун туршлага бий. 2013 онд засгийн газрын тогтоолын дагуу хөгжлийн банкнаас эгийн голын усан цахилгаан станцын тэзүү судалгаа зөвлөлийн зардалд нийтдээ 15 сая Америк долларыг олгосноос хойш ханшийн зөрүүнээс болоод өнөөдөр 61 тэрбум төгрөг болжээ. Энэ мөнгийг хэн төлөх нь тодорхойгүй чанаргүй зээлд багтсан байна. Харин ийм алдааг давтахгүй тулд тэгээд энэ төслийг санаачлагч засгийн газрын төлдөггүй төслийг хэрэгжүүлэе гэж явсан яам нь анхаардаггүй. Яг гэвэл энэ төсөл өөрөө олон улсын одоо тендер бол зарлагдаж хэрэгжээгүй учраас ингээд энд зарцуулсан мөнгө ингээд үр ашиг болчихж байгаа. Тэгэхээр бидний одоо бодлого бол
ямар нэгэн төсөл эхэлсэн бол дуустлаа бүрэн гүйцэд төлөвлөгдөж тэнд гарах санхүүгийн одоо хэлбэр, санхүүжилтийн хэлбэр оролцох хүмүүсийн үүрэг хариуцлага нь тодорхой болж иж төсөл бол эхлэх ёстой. Хөгжлийн банкнаас одоо 85 хүртэлх хувьд нь бол тохирсон санхүүжилтийн хэрэгслүүдээр одоо хөрөнгө оруулж болно. Сүүлийн 3 жилд зөвхөн зээл төлүүлэхэд хөгжлийн банкны үйл ажиллагаа чиглэж ирсэн. Хуулийн өөрчлөлтийг хийснээр экспортыг бүх талаас нь дэмжинэ. Их усүрээ гадаад зах зээлээс босгож, цэвэр хөгжлийн төсөлд энэ санхүүжилтээ зарцуулна гэлээ. Чанаргүй зээл, найдваргүй зээлэгчдэрээ алдартай болсон хөгжлийн банкны энэ өөрчлөлтийг бизнес эрхлэгчид хуруу тоолон хүлээж байна. Бизнес эрхлэгчид төвийн хвшлийг бол зайлшгүй бас тодорхой хэмжээгээр төрийн зохицуулттай ийм санхүүжилтийг баг хүүтэй зээлтэй эргээд экспорт болон одоо худалдааны санхүүжилтийн бас олон янзын санхүүгийн арга хэрэгслүүд байдаг. Тэм учраас энийг одоо нэвтрүүлэх эргээд ялангуяа уул уурхайн бас экспортын одоо үндэсний үйлдвэрлэл бүтээгдэхүүнүүдийг дэмжиж гаргахад тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хөгжлийн банктай хамтарч ажиллахаар одоо түншилж байна. Бид гадагшаа экспорт хийгээд өрсөлдөнө гэдэг чинь гадны жилийн 5% их өсөртэй одоо ийм компаниудаа өрсөлдөж байгаа. Одоо манай арилжааны банкны зээл бол 20 орчим хувь байгаа. Тэгэхээр эндээс ингээд дүгнүүд үзэхдээ бол маш их тийм харьцангуй тийм өндөр өртөгтэй бид нар өрсөлдөөн гадны цэцлэр хийж байгаа. Тэгэхээр энэ хуулийн шинжилсний хариулга дээр одоо энэ их үсрэл дээр одоо янз бүрийн хөлбрүүд бол бас дэвшүүлэх болов гэж бас их хүлээлттэй байгаа. Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэрийг төлөөлөл удирдах зөвлөлтөөр хийдэг. Үүнээс болоод муу зээлүүдийн бараг 80% нь улс төрийн өнцгөөс гаргасан зээл болон хувирчээ. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр санхүүжилтийн шийдвэрийг тууц хийхгүй байхаар тусагчээ. Харин засаглалын хувьд 2 хараат бус гишүүнтэй энэ томилгоог эдийн засгийн хөгжлийн яам болон сангийн яамнаас оруулах юм байна. Цалин улсны орлого бол хүмүүн капиталын хамгийн шударгаар олдог орлого мөн. Гэвч энэ орлогын 1 төгрөг тутмаас төр өнөөдөр татвар авч байна. Ядчил хөтөлбөрийн үлсний доод хэмжээтэй тэнцүү орлогыг татвараас чөлөөлж цалингаараа амьдралаа залгуулж яваа иргэдийнхээ наад захын хэрэгцээг хангах боломжийг олгохгүй байна гэж зарим эдийн засагчид үзэж байна. Ихэнх улс орнууд хүний суурь хэрэгцээний мөнгийг татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлдэг гэлээ. Хооллож ундалж хувцлах нь хүний анхдагч суурь хэрэгцээ. Энэ хэрэгцээг хүн өөрийн олсон орлогоор хангах ёстой гэд хөдөлмөр эрхэлсэн хүнд улсаас хамгийн багадаа 792 мянган төгрөгийг өгдөг. Гэхдээ гар дээр авч байгаа нь 648 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл таны хөдөлмөрийг хамгийн багаар буюу 792 мянган төгрөгөөр үнэлсэн гэж байгаач бодит байдал дээр 650 мянгач хүрэхгүй байгаа юм а. Хөдөлмөрийн улсны доод хэмжээ нэмэгдэж байгаач авч байгаа татвар нь дагаад өсдөг. Эцсийн дүндээ иргэний орлогод ямар ч нөлөө үзүүлдэггүй, бодит дэмжлэгч болж чаддаггүй байна. Хамгийн бага хөдөлмөрийн үнэлэмж шүү дээ. Тэрнийг яагаад татвараас чөлөөлж болохгүй гэж. Одоо нөгөө 9 сая 600 мянган төгрөгийн орлого буюу сарын одоо 80 мянган төгрөгийн хөнгөлөлт, сарын 800 мянган төгрөгийн хөнгөлөн гэдэг байгаа тэрнийг 792 мянгатай ойртуулаад ашиг. Энэ тоо чинь 2 жилийн дараа, 3 жилийн дараа, 5 жилийн дараа юу ч болчихно. Тэр тоог өөрчлөх гэж хуульд өөрчлөлт оруулаад явж идэггүй бид нар түүхийг мэднэ. Тэгэхээр зэрэг хүн болгонд хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний татварыг чөлөөлж ич. Чөлөөлөхдөө ажил олгогчоор нь дамжуулж биш, татврынхаа эцсийн тооцооллыг ээж тайлангаа өгсөн иргэн урамшуулах маягаар чөлөөлөгч нэгдүгээр. Зарим улсад дөнгөж их сургуулийн ширээнээс ажлын байран дээр гарсан залуусаас эхний 1-3 жилдээ татвар огт авдаггүй. Учир нь ажлын байран дээр гараад тухайн компаниудаа нэмэрүүлж улс орондоо баялаг бүтээхийн тулд хугацаа зарцуулна. Энэ хугацаанд нь дэмжлэг болгох үүднээс ийм бодлогыг хэрэгжүүлдэг тухайч жишээ байгаа юм а. Залуучуудыг одоо энэ мэрэгших дадлагчих төвшөлт нь бол 3 жил хүртэл хүн амын орлогын албан татвар нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх зүйтэй маа гэсэн ийм зарчмын байр суурьтай. Ажилтнанд ч ашигтай, ажил олгогчдоо ч ашигтай ийм тогтолцоо шилжихэд бол бидний зорилго оршиж байна. Тухайн жилүүд хугацаанд ажилчин тухайн компанид яг тохиромжтой удаан доктортой ажиллах уу юу бас тодорхойгүй 1-2 сар 3 сар ажиллаад гараа явчихдаг. Тэр хооронд ямар ч компанид одоо ямар ч үр нөлөө үзүүлдэггүй ажилтнаа бид нийгмийн даатгалын шимтгэлийг компани хуулиар төлөх ёстой л байдаг тийм. Гэх мэтчлэн ингээд энэ нэг тийм уян хатан зохицуулт бол зайлшгүй шаардлагатай.
Хэрвээ хөдөлмөрийн ёсны доод хэмжээнээс хувь хүний орлогын албан татварын 10%-ыг авахгүй бол таны гар дээр ирэх мөнгө нэмэгдэнэ. 2 сая төгрөгийн цалинтай хүн одоогоор гар дээрээ 1.6 сая төгрөгийг авч байна. Үндсэн цалингаас нь хувь хүний орлогын албан татварт 177 мянган төгрөгийг авдаг. Харин хөдөлмөрийн ёсны доод хэмжээнээс татвар авахгүй гэж тооцвол 120 мянган төгрөг хасагдах юм байна. Эдийн засагчид ийм татварын өөрчлөлтийн тухай олон санал гаргаж байсан ч засгийн газар авч хэрэгжүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Тэнгэр телевизийн доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд урьж байна. Анхаарлаа хандуулна. Дараагийн мэдээлэл хүргэе. Манай улсад 1000 төгрөлтийн 7.7% нь бүтэлттэй төрдөг байна. Харин олон улсад энэ үзүүлэлт 5-7% байна. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улс орны хувьд өндөрт тооцогдож байгаамаа. Тиймээс нэрийн андагдлыг бууруулах хэмжилгээний шинэ арга барилыг туршин хэрэгжүүлж эхэлжээ. Гидсэндээ эрүүл саруул боожж байсан хүүхэд төрхийн хүндрэлээс шалтгаалж бүтэлтэй төрөх тохиолдол байдаг байна. Үүнээс шалтгаалж тархины саажилт, хөгжлийн хоцрогдол, оюуны хомсдолтой болох өндөр эрсдэлтэй. Тиймээс төрөө 6 цаг болоогүй 1.8 кг-аас дээш жинтэй хүнд бүтэлтэй төрсөн ниран биеийн хэмийг 33 градус болтол буулгаж тархины эс үхгээс сэргийлдэг төхөөрөмжийг өнгөрсөн жилийн 12 сараас эхлэн эмчилгээ нэвтрүүлжээ. Он гарснаас хойш бүтэлтэй төрсөн 13 нираг тархи хөргөх эмчилгээгээр аварч чадсан байна. Бүтэлтэй төрсөн хүүхдээ хамгийн гол үндсэн эмчилгээ бол энэ гипотерми буюу тархи хөргөх эмчилгээ байдаг. За тэгэхээр ганц бас зарим тохиолдолд бол тархиач хөргөхгүй бүтэн биеийг хөргөх юм арга бас байдаг л да. Тэгэхээр ер нь бол олон улсын одоо эмчилгээний олон улсын бүхэл одоо сурах бичиг үнэлсэн удирдамжуудад бол хүнд бүтэлтэй төрсөн хүүхдийн одоо үндсэн эмчилгээ нь бол гипотерми эмчилгээ гэж ингэж бичсэн байдаг. Тэгэхээр яагаад хүнд бүтэлтэй төрсөн хүүхэд хөгжлийн хоцрогдолтой эсвэл насваралтаар төгсөд байгаа юм бэ гэхээр ерөөсөө тэр тархинд байгаа эрүүл эдис чинь бүхчээд байгаа гэсэн үг. Тэр халуун юм шүү дээ. Тэгэхээр бид нар 33 градус хүртэл буулгаснараа тэр хүүхдийн тархины эсийг төдий чинээ эрт хамгаалж чадна. Эргээд тэр хүүхд амьдрахтаа чанартай амьдран аав ээжтэй гүүгээ сургууль соёл сураад явах юм боломж бүрдэж байгаа гэсэн үг. Тархи хөргөх эмчилгээнд ашиглагдаж байгаа төхөөрөмж нь өндөр өртөгтэй байсан учраас өдийг хүртэл манайд нэвтрээгүй байжээ. Уг төхөөрөмжийг тус бүр нь 240 сая төгрөгөөр 5 эмнэлэгт байршуулсан байна. Хүүхд эрүүл мэндийн үндэсний төв, эхнэр эмэгтэйчүүд үндэсний төв, за тэгээд 3 амарч газар байгаа. Тэр амарч газруудаа бүгдэнд нэг аппаратуудыг бий болгосон байгаа. За тэгэхээр яг тэр аппаратыг бий болгосноор бол манай нэрэн тархи хөргөх эмчилгээ бол ингээд эхэлсэн. Цаашдаа ингээд яг нутагшаад явах үндсэн нь бол бүрдэж байгаа. Тэгэхээр шинэ технологиудыг ашиглаад хийх юм бол нэраа хүүхдүүдийн одоо эндэгдэл буурах юм байна гэж үзсний зорилго дээр бол яг одоо эдгээр эмчилгээнүүд нийслэл Улаанбаатар хотод хийгдээд эхэлсэн байгаамаа. Манай улсад төрхийн эндэглийн тэргүүлэх 3 шалтгаан ниран бүтэлд ордог. Нэгч болов гэр бүл төрхийн хүндрэлээс шалтгаалсан хүүхэд эндэх оюуны хомсдолтой болох эрсдлээс сэргийлэх боломж бүрдээд байна. Хариуцлагагүй жолооч нарын ухамсаргүй үйлдэл явган зорчигчдыг үл хүндэтгсэн байдлаас үүдэн өнгөрсөн онд 69 хүүхэд амь өхөрчээ. Энэ тооны ард амнасаа алдаагүйч хөнгөн хүнд хэлбэрийн бэртэл авч хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд ч бий. Иймд цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагат мөн шаардлагатай газруудад гэрлэн дохио хурд сааруулагч тавихад хэрэгтэй мөнгийг төсөв суулгах зэрэгээр осол гэмтлийг бууруулахад анхаарч ажиллана гэж нэр бүхий улсын хурлын гишүүд мэдээллээ. Уг нь улсын хурал жил бүр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх төсөв баталдаг. За гэхдээ энэ төсвийн үр дүнг огт хэмждэггүй хэрхэн зарцуулдаг нь инээдтэй. За энэ тухай төсвийн байнгын орооны хурал дээр улсын хурлын гишүүн Лувсан Жамц юу гэж хэлж байсныг эргэн сануулъя. Осолд өртөж байгаа хүүхдийн тоог буулгая гэдэг байгаа шүү дээ. Зорилт тавьж байгаа бол зорилтыгоо шалгуур үзүүлэлтээ зөв хэмжээд үр дүндээ хүрээ гэж хэлээд байгаа шүү дээ. Энд байгаа гишүүд бүгдээрээ дэмжиж өгж байгаад бол баярлалаа. Бусад энэ ирэхгүй байгаа гишүүд нь хизээ ирэх юм. Хэрвээ зам тээврийн ослыг бууруулъя гэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм бол амиа алдж байгаа хүүхдийнхаа тоог бууруулсан тэрнүүгээрээ хэмжээ гэсэн тийм санал оруулж байгаа. Энэ хүүхдийн амь эрсэж байгаа нь буурахгүй байх юм бол бид нар ийм төсөв тавиад мөнгө
зарлагдах ямар ч хэрэг байхгүй шүү дээ. За ийм учраас 69 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан. За ийм учраас Монголын төрийн хийж байгаа ажил нь байндаа тусдаг байх нэ. Харин одоо улсын хурлын гишүүд өөрсдөө манлайлж чадах чадхаараа үйлдэлхийн нэлээ. Өнгөрсөн жил бид нар төсөв баталж байгаа. За төсөв батлангууд яаж юм гэхээр төсөв алдагдaltaй байна гэд хөрөнгө оруулалтын төсвийг 20% таньжиж байгаа жишээлбэл. Гэтэл тэнд чинь эмнэлгээс таньж байгаа юм, боловсролын системээс таньж байгаа юм. Яг энэ шиг Монгол хүний амнаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчигдөд байгаа хэсэг дээр яаж энэ асуудлыг шийдэхгүй гэсэн төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгөж хасгачаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яагаад их хурл дээр энийг ярьж байгаа гэхээр энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүд танагдахгүй хасагдахгүй байх ёстой гэдэг эренбий асуудлыг бас хөндөж тавьж байгаа юм аа. Гэрлэн дохоогоор зохицуулдаггүй гарцсан дээр нас барах нь одоо 3 дахин өндөр байгаа даа. Тэгэхээр бид нар нөгөө хамгийн их осол гэмтэл гараад байгаа тэр гарцсан дээр илүү гэрлэн дохоотой гарц өөр бусад ухаалаг юм гарц шийдлүүдийг бол илүү гарах нь оновчтой юм аа. 41 байршлыг бол зайлшгүй ингэж засах, сайжруулах, нөгөө зохицуулттай гэрлэн дохоо гаргах. За дээрэс нь бас нэлийн төсвийн асуудал бол төсвийн мэдээллийг бас холбогдох мэдээллүүдийг ирүүлсэн хичнээн төрний төсвөртэй яаж энэ ажлыг хийх боломжтой ямар одоо нөөц байгаа юм бэ гэдгээ бол ирүүлсэн. За юун түрүүнд осол аваар гаргасан жолооч нарт тооцдог хариуцлагыг өндөрсгөх, жолооны сургалтын төвүүдийн чанарт хяналт тавих нь зүйтэй гэлээ. За цаашлаад хамгийн их осол аваар гардаг байршлуудад гүүрэн болон нөхөн гарц барих асуудлыг ч хөндлөө. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа нь анхаарал хандуулах асуудлын нэг болсон талаар Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр баттгаа ярьлаа. Сэтгүүлчид олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангах үүрэгтэй. Гэвч тэдний аюулгүй байдал, нэр хүнд, ажиллах орчинд халдах тохиолдол эрс нэмэгдэж байгаа гэлээ. Хүний эрхийн үндэсний комиссоос сэтгүүлч өмгөөлөгчдийн өнөөгийн эрх олон улсын стандартад хэрхэн нийцэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхдаа сэтгүүлчдийг үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэн олон нийтийн мэдих эрхийг хангах үйл ажиллагаагаа явуулахад төвөгтэй бэрхшээл асуудлууд байна гэж судалгааны үр дүн гарчээ. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 2023 онд 70 дугаар байранд байсан бол энэ оны байдлаар 23 байраар ухарсан нь дээрх дүгнэлтийг нотолж байна. Олон нийтэд үйлчлэх зорилготой хамтын хэвлэл мэдээллийн ашигт бус хуулийн этгээдийг байгуулж түүний үйл ажиллагаа тогтвортой байдлыг хангах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизмыг одоо ерөнхийдөө бий болгох зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ төрөөс шууд хараад байдлаар санхүүжилт авах замаас зайлсхийв. Гэхдээ энэ дээр өрсөлдөөнд суурилсан шударга зохицуулт хийх боломжийг одоо хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн зохицуулт дуусгах нь бас их чухал байна шүү. Өмгөөллийн эрх зүйн орчныг сайжруулах талаар Хүний эрхийн комисс судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд өмгөөллийн тухай хуулинд сайжруулах шаардлагатай хэд хэдэн зүйл байгаа гэж үзжээ. Тухайлбал хуулинд заачсан байгаа энэ заалтуудыг бодитоор хэрэгжүүлэх, өмгөөлөгчдийн үйл ажиллагааг одоо хэвийн явуулж, прокурортой энэ тэнцүү одоо мэтгэлцэх үйл ажиллагааг нь явуулахад нь одоо боломжоор хангах энэ хуулийг хэрэглэхийн явдал бас ахис дэвшил гарах шаардлагатай байна. Өмгөөлөгчийг хууль зүйн баталгаатай байдлаар хангах, мөн прокурортой мэтгэлзэх хэмжээнд нотлох баримтаа мөрдөн байцаалтын шатанд бүрдүүлж чаддаг байх нөхцлөөр хангасан зохицуултыг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулинд оруулж өгөх шаардлагатай байна гэлээ. Мөн өмгөөлөгчийг өөрийнхөө үйлчлүүлэгч болон шүүгдэгчтэй ганцаарчлан уулзах нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Мэдээ үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл үргэе. 2019 онд Халтмаагийн Боттулга ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа санал болгож томилуулж байсан авилгалтай тэмцэх газрын дарга Даштава улсын ерөнхий прокурор Жаргал сайхан нар ахин 6 жил сунаж ажиллахаар боллоо. Ийхүү мөрдөн шалгах чиг үүрэг бүхий эдгээр байгууллагуудыг анх удаа 12 жил нэг хүн удирдах гэж байна. Өнөөдөр улсын хурлын чуулганаар улсын ерөнхий прокуророор Жаргал сайхныг улиран томилох ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж хариулт авахаасаа илүүтэй амжилт хүсэж баяр хүргэж байлаа.
Энэ нь ил цагаан долгонсон явдал боллоо гэж шүүмжлэх гишүүдч байсан юм. Хэн нэгний нөлөөнд автаад байхааргүй хараа тусаар ажиллах тийм хуульч хүний хат үнэт зүйл суусан хүн юм байна. Тийм учраас тийм үе насан дээрэнч байгаа хүн юм байна. Тийм учраас энэ хүнийг удиран томлох энэ саналыг дэмжих ёстой гэсэн ийм тов тодорхой байр суурьтай байна гэж. Энэ хугацаанд бол мэдээж алдаатай оноотой юм байсан. Гэхдээ алдаанаас оноо нь илүү, шудраг ёс илүү байсан, хууль дэдэх ёс илүү байсан гэж дүгнж байгаа. Ийм л бэлтгэгдсэн боловсон хүчин бэлтгэгдсэн төрийн албаа хаагч, төрийн ажлын туршлагатай хүмүүсийг бид бас мэдлэг, чадвар, туршлага энэ бүгдийг нь бас Монголын төрөөс ашигладаг байгаасаа. Одоо ингээд туршлагатай удирдагч нь удирдах явахаар өшөө илүү прокурорудаас нийгэм шудраг ёсыг тогтоох бололцоо боломж өшөө илүү ажиллах урам зориг ирчвч нэмэгдэн шаардж байгаа. Яг ажилласан байдалд нь бодит үйлдвэрлэлтүүд үг хэлж байгаа гишүүд бас байна. Үүний хажуугаар ганц нэг гишүүд бараг л ахаа намайг бодороо одоо ингээд дэмжиж байгаа шүү гэд өөрсдөө шонгоонд оруулаад нэр дэвшчихэж эвгүй байдалд оруулаад нэг иймэрхүү өнгө айс бас ажиглагдаад байна шүү гишүүдээ. Хуулиараа улсын ерөнхий прокурорыг томилохдоо ерөнхийлөгч санал болгож үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөд зөвшөлдснөөр улсын хуралд оруулж ирдэг. За энэ сонголтгүйгээр нэг хүнийг дэмжихийг тулгаж байгаа хэрэг гэж үзэх гишүүд цөөнгүй байлаа. За энд улсын ерөнхий прокурорын томилгоог олон нийтэд ил тод өрсөлдүүлэх зарчмаар хэн нэгэн хүнээс үл хамаарах байдлаар шийдэх нь зөв гэдэг саналтай гишүүд цөөнгүй байсан. Зарим олон улсад ийм практик байхгүй гинэ. Манайхад ижил төстэй үндсэн хуультай Финлянд мэтийн улсуудад хууль зүйн сайд өгөөд ерөнхий прокурор ер нь ийм нийтлэг холимог засаглалтай улсуудад бол бас ерөнхийлөгч улс төрийн намаас төдийлждэг институт албан тушаалтныхаа хувьд улс төрөөс хараа тус томилгоо их агуулгаар ийм томилдог практик жишээ бас түгээмэл бий. За ийхүү 6 жил тасралтгүй ажилласан авилгатай тэмцэх газрын дарга Дагш Таваа болон улсын ерөнхий прокурор Жаргал сайхан нарын бүрэн эрхийн хугацаа дууссан ч ерөнхийлөгч хүрэлцэх ерөнхий сайд оюун эрдэнэ нар өөр хүн санал болгосонгүй. За тэднийг улиран томилуулах санал гаргаж улсын хурлаар дэмжигдлээ. Өчигдөр нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар улсын хурлын гишүүн Лодо Самбуу төвшин нар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин өнөөдөр тэдний ярьж байгаа өөрчлөлтийг Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо хэрхэн үзэж байгаагаа мэдээллээ. Нийгмийн даатгалын тухай хууль 4 өөрчлөлт оруулахаар Лодо Самбуу төвшин нар төсөл боловсруулж байгаа юм. Тэд хэлэхдээ хоол унааны мөнгө болон цалингаас гадуур авч буй орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авах ёсгүй гэж үзэж байсан. Харин Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос энэ тал дээр санал нэг байгаач гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхтөр эсрэг байр суурьтай байгаа гэлээ. Энэ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 4.6 мянган аж ахуйн нэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 4.6 мянган аж ахуйн нэгж нийт аж ахуйн нэгжүүдийн 2.6% эзэлж байгаа ч гэсэн энд даатгал шимтгэл төлөгчид болвол өндөр цалинтай учраас нэлээд жин дардаг. Хэдийгээр хувь нь бага боловч тийм учраас энэ 2025 оны байдлаар бол зөвхөн энэ 4-р заалтаар 210 тэрбум төгрөгийн асуудал яригдах юм байлээ. Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо улсын хурлын гишүүдийн санаачилсан хуулийн өөрчлөлт нийгмийн даатгалын санд 725 тэрбумын алдагдалд оруулна гэж тооцоолсон байна. Зарчмын хувьд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос гишүүдийн санаачилсан нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах тал дээр дэмжиж байгаа ч илүү нарийн судалгаа шинжилгээ хийх шаардлага үүсэж байгааг хэллээ. Тэр Лодо Самбуу гишүүний төвшин гишүүний тавьж байгаа асуудал ч тийм буруу биш. Энэ яагаад ингэж харагдаад байна вэ гэхээр нийгмийн даатгалын санд хонд ажилтан хүн өөрийнхөө цалин шимтгэлээс төлж байгаатай яг адилхан тэрнээс арай ахиу хувиар ажил олгогч төлдөг. Энэ нь яадгүй гэхээр саяны нөгөө өгөхөөс төрөхөөс хүртэл бусад зарцуулалт нь яваад байдаг. Яг нөгөө хувь ажилтнаа наалдц жоохон бага байгаад байдаг. Энэ бодиттой үнэ. Тэгэхээр энийг одоо өөрчлөх хэрэгтэй. Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос эсэргүүцэд байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд нь 2.6%-ыг эзэлж байгаа юм. Хэдийн энэ бага хувь боловч нийгмийн даатгалын шимтгэл 6.6 тэрбумыг төлдөг байна. Нөөцийн багтай холбоотой мэдээлэл тодорхой бус тараалт муу байгаа талаар иргэд шүүмжилж байна. Тухайлбал ямар компаниуд нийлүүлэлт хийж байгаа, хаанд ямар байршилд борлуулагдаж байгаа талаарх мэдээлэл хангалтгүй байгаамаа.
Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах худалдаа авах 400 гаруй цэгийг нэрлсэн ч тухайн мэдээлэл иргэдэд ойлгомжтой байдлаар хүрээгүйг хэрэглэгчид онцолж байна. Зарим иргэд вебсайтаар мэдээлэл авах боломжгүй учраас нөөцийн мах худалдаа авах байршлаа мэдэхгүй ч явдал гарч байна. Нөөцийн махтай холбоотойгоор зарж байгаа тийм газар материалууд харж байгаа байхгүй мэдээлэл алга. Ховрдох байх шиг байна тийм. Чанарын хувьд бол чухам яадаг вэ? Ус мэдэхгүй байна. Яг жинхэнэ одоо нэг ярьдаг технологийн дагуу хатгадаг гэдэг үстэй тийм ээ. Тэгж чадаж байгаа юм уу ерөнхийдөө. Бас нэг жоохон эрүүл ахуйн талаас нь бодох юм уу жоохон эргэлзээтэй байж. Захын харуулны иймэрхүү газар байна даа тийм. Энд чинь бас юу вэ шүү дээ. Бас нэг тэтгэврийн одоо бас тэр нэг заавалчгүй нэг тийм хол явуулж ирэх хэрэггүй нэг очролд зогсохооргүй юм усуудууд байдаг. Тэгээ эднүүстэй хамгийн гол нь хөргүүдс ямар байдаг вэ? Хувийн бодож шүү. Юуны хөвдөн дээр байсан шүү дээ. Манай халтаатханд бол зарж байгаа газар тийм байна л аа болчихсон. Би өмнөх чиглэлээс сайн чанартай биш шүү дээ. Дандаа ясаа байд шүү дээ. Тэгээ нөөтийн махта хаагур зарж явж байгааг ерөөсөө мэдэх юм алга. Тэгээ махны үн бол ер нь бол манайд бол арай энэ их малтай газар гэхэд харьцангуй өндөр үнэтэй байгаа шүү дээ. Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй тонныг бэлтгэсэн. Худалдан борлуулах дэлгүүрийн цэгийг 600 болохоор дүүргүүд бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн амралтын өдрүүдээр өргөтгсөн худалдааг 9 дүүрэгт зохион байгуулж байна гэж мэдээллээ. Хаагуур ямар дэлгүүрүүдээр зарж байгаа мэдээллийг нийслэлийн захирагчийн албаны сайтын мэдээллийн хуудаснаас аль дүүргээс сонгох боломжтой гэв. Нийт 10 орчим компани үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг нийлүүлж байна. Нөөцийн мах нийтдээ нийслэлийн хэмжээнд бол 8713 тонныг бэлтгэж байгаа. За худалдаалах цэгүүд гэх юм бол бид нар 2 сарын 5-наас эхлээд нийтдээ 446 одоо хүнсний дэлгүүрээр худалдаасан. За үүнтэй холбоотойгоор дахиад хотын ерөнхий менежер өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулах хүнснийхаа дэлгүүрийн цэгийг 600 олох үүрэг өгснээ дагуу одоо дүүргүүд маань бэлтгэл ажлаа хангагдж байгаа. Яг одоогийн байдлаар бол 446 цэгээр худалдаалагдж байгаа. Хөгжлийн ажлын албаны сайтаар бол яг 446 дэлгүүрийн байршил жишээлбэл одоо сонгон архан дүүргээс 150 гэдэг юм уу, Чингэлтэй дүүргээс 90 дэлгүүрч гэдэг юм уу. Бүх дэлгэрэнгүй байршил хүнсний дэлгүүрүүдийнх нь нэртэйг ингээд орсон байна. Зах зээл дээр хоньны ястай мах 1 кг-ын дунджаар 17375 төгрөг, үхрийн ястай мах 1 кг-ын дунджаар 19911 төгрөгийн үнэтэй тус худалдаалагдж байна. Харин нөөцийн махны хувьд хоньны ястай мах 11800 төгрөг, үхрийн ястай мах 13800 төгрөгөөр тус худалдаалагдж байна гэж Улаанбаатар цэгийн сайт дээр мэдээлсэн байна. Тэнгэр телевизийн пүрэв гарагийн доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд төрлийн анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш өглөө 10 цагаас шинэ мэдээлэлтэйгээр эргээд уулзцгаая.